За сайн бацгаана уу. За бидний тархинд байдаг гайхалтай нэг зүйл бол толин нейрон гэж байдаг. Хайд маань бол маш сайн мэдж байгаа. Одоо жишээлбэл бид нар инээж байгаа хүн хажуугаар инээмсэглээ зөрөхөд өөрөө ирэхгүй инээмсэглэж өгдөг. Өөдөөс одоо хин нэг хүн хараа ившээхэд өөрөө ирэхгүй дагаад ившээдэг. За тэгээ хин нэг хүн гараа одоо зүссэн ч юм уу те ямар нэгэн зүйл ингээ гимтсэн түлэгдсэн тийм шархыг харахаар ингээд яг өөрөө одоо юм гимтсэн юм шиг ингээ дотор ингээл те зүрх ингээл сонирн болдог. Тархи маань яаж юм гэхээр тухайн хүний тэр одоо зүйлийг хараад өөрөө байгаа юм шиг одоо тэгж андуурдаг, ойлгож авдаг байх нь шүү дээ тий. Тэгээ энэ дээр бол нэм судалгаанууд бас хийсэн байдаг. Нэг сармагчинд ингээ банан өгөөд тий ингээ тархиныхаа одоо тэр хэсгийг ажиглахад энэ тархинаас нь юм банан идчих та маш гоё юм тий аз жаргалын ингээ даавар ингээ ялгарч исэн. За тэгээд банан идээгүй сармагчин бас давхар ингээд энд нь яг банан идчихэж байгаа сармагчин шиг ингээд аз жаргалын даавар нь ялгархад нь ингээ гайхаад харсан чинь нөгөө сармагчин банан идчихсэн сармагчийг харж ирсэн. Энэ бол одоо тэр сармагчингийн тархинд ч тэр тий хүний тархинд ч тэр толин нейрон гэдэг зүйл үнэхээр байдсан байна гэдгийг бол энэ бол угаасаа батлагчсан зүйл тий. Тэгэхээр үүнийг одоо бид нар яаж одоо тий ашигладгүй гэхээр бид нар далд тухамсар эдэр гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ бас тол тухамсартай шууд холбоотой буюу таны эргэн тойрны хүмүүсийн хүрээлэл найз нөхөд тий юу одоо хийдгийг юу хүсдгийг юу одоо зордгийг тэр болгон дээр ингэж уусаж багаар адил болдог буюу тарих одоо түүнийг банг харсараагаад тэр толин нейронд ойлгож одоо хадгалж тэр далд ухамсартаа одоо гүн шингээж хадгалж авснараа түүнийгээ одоо гаргах давтах ийм үйлдэлүүдийг хийдэг байна. Тэвчлэн одоо бидний тарих яадгүй гэхээр эргээсээ илүү сүргийг илүү татаж авах, анхаарах, дуудах, дөөрөх хандлагатай байгаад идэв. Тэр одоо эргэн одоо өр хүүхдүүдийн маань ч тэр те одоо найз нөхдүүдийн ч тэр одоо эргэн тойрны хүрээлэл нь ямар байна те түүнээс шалтгаалж одоо тэр тухайн одоо хүний толин нейрон буюу тарих тэр зүйлийг одоо харсаар агаад тэг даган дуурайж давтаж хийх нь одоо ойлгомжтой болж иж байна. Хажууд нь ямар хүн байгааг хараад ч тэгээ бид нар болохоор энийг юу гэж бодгоо гэхээр гал аавыгаа дуурайсан, ээжигээ дуурайсан гэж боддог. Гэтэ одоо ер нь бол те хүний зан чанарыг дуурайна гэж байдгүй. Генер буюу ДНК-гаар юу өвлөгдөж юу одоо бидэнд ирдэг үү гэхээр нөгөө нэг те нөгөө нэг одоо нүдний одоо бор хар өнгө те хамрын монкор шонкор дэлтэн чихч гэдэг юм уу те эдгээр зүйлсүүд одоо генер уламжлагддаг болохоос тэр хүний зан ааш характер гэдэг зүйл болвол бидэнд генер болж удамшлагжиж ирдгүү харин хүүхэд байхдаа аавыгаа ээжигээ те тэр одоо бүх зүйлийг ингэж харж даган дуурайж буюу тэр тархины толин нейрон хэсэг нь одоо ингэж одоо бичиж одоо авсаар байгаад яг аавшга хүн болно би ээжгээ гэдэг юм уу те ийм болдог те найз нөхдөр ч гэсэн бид нар хардаг өстэй те ингээ найзууд ингээ хоорондоо бүр ингээ адилхан болсон байдаг те сонирхолнч тэр үзэл бодлонч тэр ярьж байгаа яриа стил хэм маяг бүх зүйл нь адилхан болсон байж дээ. Тэгэхээр энэ ерөөсөө толин нейрон. Тэгэхээр энэ толин нейроныг хэдүүлээ давуу талаар нь ашиглах маш гоё одоо боломж аваад байгаа байхгүй. Тэрний үеийн гэхээр юу гэдэг альва нэгэн зүйлийг амжилтанд хүрэхин тулд амьдралдаа сайн сайхан зүйлийг татахын тулд бид нар амжилтанд хүрсэн хүмүүсийг харах, дуурайх, бишрэх тэр хүмүүсийн түүхийг судлах юм бол тарих ядгүй гэхээр за эхний ээлжинд бол бидний одоо тэр өсөж төрсөн одоо тэр багасаад ямар орчинд өссөн те одоо ингээд зарим хүмүүс багтаа хэцүү бэрх амьдралуудыг туулсан болохоор мөнгө гэдэг бол маш хэцүү зүйл амжилт гэдэг бол би чадахгүй ч гэдэг юм уу маш олон удаагийн одоо давтамж үйлдэл эргэн тойронд нь байгаа аав ээж эргэн тойрны те хэцүү бэрхүүдийг туулсан тэр хүмүүсийн зовлон зүдгүүрээр нөгөө толин нейроноор тархиндаа бичиж аваад мөнгө бол ийм хэцүү би бол чадахгүй энэ олимпийн аваргын тамирчид гэдэг бол тусдаа л хүмүүс байдаг энэ хүмүүс бол авьяастай хүмүүс байдаг гэдэр гэх мэтэр андуурдаг харин та үүнийг хийж чадах юм бол хүн болгонд энэ авьяас чадвар чадамж хүсэл зориг тэр ирч хүч тэ энэ бүх зүйл нь хүний өөрийнх нь дотоодод байдаг одоо юу гэдэг эргэн тойрны одоо нөхцөл байдал хүрээлэл те ээж аавын тэр ярьж хэлж байсан үгс гэдэг бүх зүйлс одоо тэр далд ухамсарын гүнд одоо бичигдснээр яг тэр үзэл бодлороо бид нар амьдраад өнөөдрийн энэ амьдралыг бүтээч гэсэн бид. Тэгвэл та өнөөдөр амьдралаа нэг эргээд хараад үзээрэй. Магадгүй таны бүтээсэн амьдрал тань таалагдахгүй би энэс арай илүү гоё амьдралыг хүсэж исэн юм да те. Би том болоод аюу гоё баян гоё ихч олно гэсэн чинь зүгээр л ихч болсон байсан гэдэг шиг те.
тэр одоо хүсэж байсан амьдралаа, хүсэж байсан дүр төрхөөдөө өнөөдөр бүтээгээгүй байгаа бол танд бүтээх боломж нь зөвхөн танд өөрчлөж байдгийг шүү. Түүнээс би ядуу гэрт төрсөн болохоор, би ийм хүнтэй суусан болохоор, би завгүй байсан болохоор, манай ээж аав намайг тийм сургуульд оруулаагүй болохоор гэдэг тэр бүх гадны нөхцөл байдал руу хизээж битээ буруугаа чихээрээ харин яг одооноос өөрчлөе гэж бодж байгаа л өөрийнх нь далд ухамсарын гүндэх бүх одоо итгэл үнэмшил бүх зүйлийгээ өөрчлөх хэрэгтэй. Үүний нэг зүйл нь бол толин нейрон буюу амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тэр хүмүүсийн түүхийг унш. Тэгээд маш олон номон дээр зөвлөгөөн дээр хийлдэг дор хаяж 50 түүхийг уншаа гэдэг те. Тэгэхээр мэдээж энэ олон хэцүү бэрхүүдийг туулаад те өнөөдрийн хүртэл ингээд амьдарчсан болохоор тийм хурдан нэг амжилтанд хүрсэн хүний номыг уншаал нэг амжилттай үнийг хараад мэдээж өөрчлөгдөнө гэж байхгүй. Тэр итгэл үнэмшил тэр олон жилийн те тэр итгэл үнэмшлийг дахин тулд те баг багаар ахиулах хэрэгтэй буюу үргэлжилж одоо өөрөөсөө дээгүр байх хүмүүсийн хүрээлэл дор өөрийгөө өөрчил те таны найс нөхөд ямар хүмүүс байна те уулзгаар та нар ихэвчлэн юу ярьж байна. За эсвэл чи гоё биетэй болохыг хүсээд жингээ хасмаар санагдаад байгаа хэрнээ ингээл хоолны газар ороод гоё хоол идэл нөхдөөгөө нийлээл ингээл хоббирол хооллоод идэж уугаал явдаг болвол мэдээж хизээж гоё биетэй болохгүй. Ядаж одоо те бүр амар тийм эрч хүчтэй дайчин дасгал хийдгүү байлаа ч гэсэн фитнесийн зааланд нь очиод тэр дасгал хийж байгаа хүмүүсийг хараад орчинд нь байгаа дунд нь ороод энэ тархиныхын тэр толин нейрон гэдэг баг багаар айжмаар те тэр гоё биетэй гоё амжилттай байгаа хүмүүсийн нөлөөллүүдийг оруулж ир. Тэгэхээр тарих ядгүй гэхээр энэ бол хэцүү, энэ бол боломжгүй гэдэг хариу бол дотоодоос ч өгнө. Яг гэвэл тарих өөрөө айгүй залхуу эрэхтэн бодол мөрчсөн зүйлэл байнгын хийх нь чухал байдаг. Үүнийг дараагийнхаар те сэдв болоод дэлгэрүүлээд ярина. За тэгэхээр толин нейроноо өөрчлөхийн тулд та дөрний хүрээлэлээ өөрчлөөрэй. За тэгээд амжилтанд хүрэхийг хүсэж байгаа те тэр хүмүүсийн түүхийг унш судал ингэснээрээ яаж яах гэхээр тэр тархинд баг багаар мэдээлэл ороод сүултээ тарих тэрийг дахин уншаад дахин хараад тахаар толин нейроноор нь тусгаж аваад мөнгө гэдгийг чинь ингэж олж болт юм биш үү? Энэ хүн ийм зүйл болсон юм биш үү гэд мэдээд тахаар би ч гэсэн ийм зүйлийг хийж чадна штэ. Эн чинь угаасаа боломжтой юм биш үү гэдэг тэр зүйлийг суулгаж эхэлдэг. Тарих нэгэнт тэр зүйлийг суулгаад итгэл үнэмшил харах үнцэг өөрчлөгдөхөд хүсэн хүсээгүй таны амьдрал өөрчлөгддөг. Энэ амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэхээр толин нейроны тусгалаас эхэлдэг. Дараа нь энэ нь RS систем гэдэг зүйл рүү шилждэг буюу фокус. Таны эргэн тойронд алж харж өөртөө авахыг татж байгаа бүх зүйлээ тарих өөрлөгөө татах маш том чадвар нь байдаг. За үүнийг дараагийн удаа ярьцгаая. Тэгэхээр толин нейрон гэдэг бол маш гайхалтай тий чанар байх нь. Тэгээ зөндөө олон тий сонсоод мэдээллийн тэндээс харсан хэдий ч хэрэгжүүлж амжаагүй байсан бол яг одоо та энэ бичлэгийг үзэж байгаа бол заавал өөртөө хэрэгжүүлээд үзээрэй. Тэр болгон тэр одоо амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тэр мөнгө юм уу, эрүүл мэнд юм уу, те тэр сайхан хайрыг юм уу, те үр хүүхэд юм уу, сайхан найз нөхд юм уу, ажил төрөл карьер юу ч юм хамаагүй тэр зүйл рүүгээ те өдөр болгон хамгийн багадаа 1-2 удаа нийтдээ те 50 тийм одоо амжилттай хүмүүсийн түүхийг үзээрэй, судлаарай, те бодоорой. Тэгээд тархинаас асуугаарай, тарих өөрөө асуултанд айгуу дуртай байдаг. Юм асуухад үргэлжлүүл цааш нь ухаж хайдаг. Тэгснээрээ тэр зүйлийнхэн гарц гаргалгааг заавал олж чаддаг. Харин гарц гаргалгааг олох арга нь яг хизээвэ гэдэг нь бас маш чухал агаад байдаг. За ингээд энэ удаад толин нейроны хэсгийг та хэдэд танилцууллаа. За тэгээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. Бүгдэнд нь амжилт хүсье.